Яг бичээр өгөөрэй. Гэхдээ энэ дэр бодвол их хурлын таймаа мониторинг хийдэг байлгүй гэж бодож байна. Тэгэхгүй бидний энэ чуулганы тахимдгаа хилцүүлэгч нь зүгээр л нэг харилцан яриа болж үлдэн шүү дээ. Зүгээр л харилцан яриа болж үлдэн. Тэрний чинь илүү үр дүнтэй болох хэрэгтэй. Жишээ нь 3-7 хоногийн өмнө хос өрг гишүүний асуултанд барилга өгсөн дүүхэн асуултанд хариулаагүй шал худал хариулсан. Ерөнхий инженер нэрсэн захиралд нэрсэн чадаагүй. Өгчтөр төвшин гишүүний асуултанд шал худал хариулж илээ. Өнгөрсөн жил байгаль орчны байнгын орон дээр 5 лоо түшээг ярьж хахад манай тохирлын гэрчлэгээ байгаа гэдэг тэр чанар хяналтын албаны дараа нь ярьж л. Тэгэхэд мэргэжлийн стандарт газрынхан 5 лоо түлштэй тохирлын гэрчлэгээ аваагүй гэж бичээр нүрэл байгаа шүү дээ. Энэ хүмүүст ингээд ямар хариуцлага тооцдог. Бид нар тэгэхгүй бол нэг улсын чуулганы тахим зүгээр харилцаа яриа болох юм. Хариуцлага тооцдгоо, худлаа ярьдаг, хариултанд хариулдаггүй, цагаасаа зугтдаг, бөөрнгөлж хариулаад дуусгадаг бол хилцэж яадыг. Хариуцлага ярьж яадыг. Тэгэхээр их хурлын таймаа надад ажлын 3 хоног багтааж өгөөч.